Сайн байцгаана эрхэм үзэгчдээ, сайн байцгаана эрхэм бүсгүүчдээ. Тэгэхээр Баасан гарыг хүрийн ороо хүрдэг бүсгүүчд нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай Одон Туяагийн Твиттерээр холбогдсон залуу бүсгүүчүүд оролцож байгаамаа. Тэгэхээр нэвтрүүлэг болгоныхаа төгсгөлд би хэлдэг Твиттерээр, Фэйсбүүкээр бидэнтэй холбогдоорой гэж. Тэгээ одоо бол хамгийн арчилсан манай нэвтрүүлэг маань одоо холбогдоод бүсгүүчүүдэд оролцуулж байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгэнд бол их тийм сонин клубийнхнийг оруулж байгаа л да. Эрхчлөөний төлөө залуу бүсгүүчүүд гэсэн клуб байгаа. Тэгээ энэ клуб бол их тийм сонин клуб юм байна л да. Би урд нь бас би сонсч байсан. Тий, Өтрээний хөөрнөл гэдэг Америкийн нэгэн зохиолчийн бичсэн зохиолоор жүжиг тавьдаг. Тэгээ энэ жил 2 дахь удаагийнхаа жүжигийг тавих гэж байгаа. Ингээд энийгээрээ олсон орлогоо одоо хүчирхэл нийслэг төвд хандвалдаг ийм сайн дурын байгууллага юм байна л да. Тэгэхээр эхлээд яг өөрсдийнхөө байгууллагын тухай одоо клубийнхын тухай яриагаа эхэлсэн зөв болов уу гэж бодож байна л да. Бид хоёр бол өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд клубээс ирсэн. Ерөнхийдөө сайн дурын клуб ба үзэл санаа үнэт зүйлийнхаа үүднээс нэгдээд хамтдаа өөрсдийнхөө сонирхсан өөрсдийнхөө тэр бодож байгаа үзэл санааныхаа төлөө өөрчлөлтийг хийх гэж одоо цугларсан залуу эмэгтэйчүүд байдаг. Тэгээд байгууллагадад 1 жил хагас болж байгаа. Хамгийн гол нь бидний үзэл санаа үнэт зүйл болохоор хүүсээс үе шалтгаалan эрхчлөөтэй тэгшэрхтэй байх тэрийг дээр бүх төвшөндөө сургалт хийн одоо ярилцлага уулзалт хийн жүжиг тавина хамтдаа одоо цагийг зугаалтаа өнгөрүүлэн тэ заримдаа одоо амрах сонирхолтой ч гэсэн амрах хэлбэрээр тэгээд хамт бүжиглэн дуулна ер нь сургалт бүхэл төрлийн юмыг хамт хийдэг. Тэгээ хамгийн гол нь өөрсдийн үндсэн ажлынхаа хажуугаар чөлөө цагаараа тэгэж үзэл санаагаараа нэгдсэн залуу эмэгтэй. Яг би өөрөө уран бүтээлч юм болохоор жүжигний төлөө их сонирхоод байна л да. Ягаад гэвэл та нар бүгдээрээ ажил төрөлтэй тий. Тэгвэл сайн дурынхын тоглоод байгаа юм уу да? Ямар ч юм бэ? Жүжигээ яаж тавиад байгаа юм бэ? Энэ жүжиг маань өөрөө аяны хүрээнд явдаг. V-Day аян гэдэг байгаа. Тэгээд аян маань дэлхийн хэмжээний аян 140 гаруй улсад явдаг. Тэгээд манайх одоо 2 дахь жилдээ тавьж байгаа. Тэр жүжиг маань копирайт нь өөрөө юу гэдэг вэ? Зохиогчийн эрх хуулийн юун дээр заалтан дээр бол заавалчгүй сайн дурын ашигын бус байдлаар олсон бүх орлого хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний байгууллага танилцуулах гэсэн тийм заалттай байдаг. Хэдийн хэв насны хичнээн бүсгүүчүүд хамрагдсан клубын хүрээнд 18-аас 29 нас байна уу тий? Ерөнхийдөө гэхдээ өөрийгөө яг энэ насаар ингээл учиргүй зааглалцсан юм байхгүй энэ хүрээнд өөрийгөө залуу гэж одоо үзэлснаа ч юм уу тий бид нартай үзэлснааны хувьд нэгдэнэ гэж байгаа залуу эмэгтэйчүүд бүрт нээлттэй байдаг. Тэгээ одоо анх фэйсбүүкээр л бас нөгөө бидний байнга ингээл хэрэглээд бидний бас нэг орон зай болцсон тий амьдралын маань өөр нэг хэсэг болцсон тий фэйсбүүк дээр анх 1 жил хагасын өмнө бид нар санал ингээд ийм уулзалт болоо шүү гэд нээжсэн. Тэгээ одоо бол 50-аас 60 гишүүнтэй. Тэгээд татвараараа клуб маань санхүүждэг. Өөрсдөө татвараа төлөөд өөрсдөө энэ орчныг бий болгодог. Тэрүүгээр бас планцлах. Залуу бүсгүүчүүд тийм ээ. Өөрсдөө ингээд өөрсдийнхөө сайн дураар бас өөрсдөө татвартай ямар нэгэн одоо үйлдвэрчний эвлэлч гэдэг юм уу нам эвсэл гэдэг шиг биш тийм ээ. Ингээд ийм бүсгүүчүүдийн клуб байдагт бол их баяртай байна л да. Би зүгээр чи чинь одон жилийн бас нэг залуусын төлөө заа гэж хэлийгээд нэг иймэрхүү чиглэлийн чи байна уу да нэг залуучуудын хүмүүжлийг өөрчлөйгээд нэг уулзалт том юм хийгээд байсан санагдах юм тийм. Тэгэхээр ер нь зөвөр энэ аливаа улс орнуудад хөгжлийг хурцсгадаг. За аливаа одоо бэрхшээлтэй тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн одоо шилдэг хэлбэр нь энэ клубын систем гэдэг. Ер нь одоо бол манайд бас нэлээд их сайхан нэвтэрж байна л да. Тэгээд хүмүүс хоорондоо уулзалдаг болж байна. Тэгээд янз бүрийн одоо нэг юм байгууллагууд байдаг юм байна. Одоо гэдэг заадчлаг би бол өөрөө намын гишүүн шүү дээ. Нэг намын одоо хурал одоо намын гишүүн. Тэгэхээр энэ хурал заримдаа хүн ирдэг, заримдаа албан хүчээр ирдэг, заримдаа тэргээ хаяад явдаг ч юм уу те ингэ. Энэ яг сонирхлын клуб дээр тулгуурласан клубуд бол маш их урт настай. Тэгээ хүмүүс нь өөрөө энийгээ хүсэн хүлээж идэг. Ийм амьдралынх нь яг нэг утга учрын бас нэг одоо салшгүй хэсэг болчтой юм л. Тэгээд тэр залуусын төлөө заа гэж хэлийгээд бид нар нэг юм зөвлөгөө хийсэн. Бүх одоо энэ чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллага. Тэгээ хамгийн гол санаа нь юу вэ гэхээр ерөөсөө бид энэ улсаас яг энэ хүмүүжилд ерөөсөө огт мөнгө зарахгүй байна. Төрийн бодлого энэ лүү чиглэхгүй байна. Одоо ингээд яг харж байгаараа яг ингээд энэ хүмүүжлийн асуудал ингээд хүмүүсийн хоорондын сонирхлын асуудал яригдаад эн чинь өөрөөсөө бас маш их сайхан хүмүүжлийн боловсрал, иргэний боловсрал авч байгаа шүү дээ. Энийг зөвхөн хэдэн төрийн бас байгууллагууд хийдэг. Тэгээ энэ төрийн бас байгууллагууд нь
дийлийнх нь гаднаас санхүүжүүлдэг ч байдаг. Гэтэл одоо төр яагаад энийг анхаарч болтгүй юм те. Тэгэхээр энэ яг одоо хүний нөгөө зөв хүмүүнийг хүмүүжүүлэх, төлөвшөх гэдэг дээр бол энэ клубын систем бол надад их таалагддаг л да. Ер нь бол би бас өөрөө энэ клубын системүүдийг дэмжиж ер нь амьдралдаа олон ч клубыг байгуулж бас хөл дээр нь босгож ингээд үйл ажиллагаа явуулчихсан. Тэгэхээр клуб гэдэг бол их гоё санагдаад байна л да. Одоо жишээ нь залуучуудын тухай одоо их тийм хар юм л яригадаад байгаа шүү дээ. Баар саваар явж идэг. Тэгэл тэнд л шоудсан улсууд те оюутнууд болдгоо ерөөсөө ялангуяа баасан гариг бол одоо баас ахын төрсө өдөр гээл нийлээл уудаг те. Тэгэхээр та нар ч юм бол их сони юм ба шүү дээ. Ямар ч хинж өний тэггээгүй те. Өөрөөсөө ингээд фэйсбүүкээр танилцаал ингээд үзэл бодроо нэгдээд тэгээ бас ийм том жүжиг өдөр тавиад ингээд явж идэг тийм. Тэгэхээр одоо шин танарт ингээд нэг тэдх өдөр тэгин ингэн гэсэн наривчлсан дүрм мөрөн байх ба тийм. Клуб гэдэг ярьжсэн чи бид нар бас хөгжилтэй ингээд ерөнхийдөө 4-5 жилийн өмнөөс ийм иргэний нийгэмд оролцоод эхэлсэнтэй анх хөгжцгой клуб гэдэгт бүгдээр байдаг байсан. Тэгээд дараа нь эрхийн хатлаа гараа өгцгөө анги хүний эрхийн анги өрнүүлээд 3 жил өрнүүлээд тэгээд энэ клубыг байгуулад тэгээ нэг удаа яхад олоолаа сууж байгаа л нэг нь хөөе надад амар гоё санаа байсан нэг үдэн. Одоо клуб байгуулахгүй шүү. Тийм репортер клуб дээр номын клубд бас зарим нь хамрагддаг, уулзаад номоо ярьдаг. Тэгэд ингээд харангуйч яг ерөөхдөө залуучууд яг бас нийгэм ингээд дандаа л архиуж юм ч юм уу тэгэж ойлгоод байдаг. Гэтэл бол маш олон клубуд байгаа байхгүй те фэйсбүүк дээр одоо номын клуб гэж бидний бас талан хамрагддаг. 7 хоног болго юм 2-7 хоногт нэг ном сонгож аваад уншаад тэгээд дараа нь хэлэлцдэг. Тэгээд маш олон юм сонирхолтой бүлгүүд байдаг. Тэгээд бидний бас нэг ураа болохоор бид нар клуб дээр нөө work hard play hard гэдэг сайн ч ажиллаа хий, сайн ч одоо тэ бүтээ тэгээд бас сайн ч амар сайн ч тэ өөрийгөө баярлуулад гэдэг. Тийм учраас ерөнхийдөө залуучуудыг бас нэг нийгмээс дандаа нэг аль талнаас яг харагдчихээн те бас залуучууд ойр хавьд байгаа залуучуудыг бас эсвэл тэр орон зай магадгүй байхгүй гэж магадгүй өөрсдийнх нь юм их гэж. Тэгэхээр нэгдүгээрт орон зай чөлөөтэй тийм орон зай байна уу өөрсдөө ядаж клуб нэгэд уулзах тийм газар байна уу те магадгүй эсвэл бас залуучууд юу хийх хүсэж байгаа бас сууж байна тийм хүмүүс. Манай орны одоо ямар клубд харьяалагддаг. Одоо энэ чи надаас ус бүгд тэр клубтэй юм биш үү? Өмнөх нэвтрүүлгээр ер нь ярьжсэн санагдчихээн. Мод тарьдаг My Club гэх клубын гишүүн. За 2-3 жил мод тарьж байна. Энэ үйл ажиллагаанд ялангуяа би өөрийн сургалтын төвийнхэнтэй бол найз нөхдөд их идэвхтэй хамрагддаг. Хоёрдугаарт нь бол яг энэ клубийнхантаа сэтгэл санааны хувьд бол яг нэг юунд байгаа учраас эдний клубын феминизм гэсэн сэтгэлгээ бас гишүүн гэж өөрийгөө бодсон. Тийм барууны ертөнцөөс ирсэн нэг Монгол одоо бидний уламжлалт юмд нэг жоохон хаашлах юм шиг ийм ойлголт үзэгчдийн дунд байдаг л да. Жишээ нь одоо феминист бүсгүй гэхээр зэрэг ирчүүдэд дургу ч юм уу голдуу нэг ганц би одоо өргөтлгөөлсөн бүсгүүчүүд байгаад тэгээд тэргээрээ феминист гэдгээрээ нэг өөрийгөө нэг халахлах гээд байгаа ч юм шиг тийм нэг ийм өнгөс байдаг л да. Би зүгээр сонсоход та нар бол тийм 3 дахь үеийн феминистүүдийн чиглэлсэн шүү дээ. Энэ талаар яг үзэгчтэй тайлбарлал тийм. Феминизм бол анх гарахтаа мэдээж баруунд үсээд яг энэ үзэлсэн ингээ бичигдээ тэр үед бас түүхэнд буусныхоо хувьд бол баруунаас гаралтай гэж. Тэрнээс биш Монголд бас эргээд харуул феминизм гэж нэрлээгүү ч гэсэн эмэгтэйчүүдийн хийжсэн маш хүчтэй тэмцэл, хувьсгал те бодлого төлөөсөн маш гайхамшигтай зүйлсүүд байгаа. Тэгэхээр энэ бол бидний бас Монголын түүхэд феминизм гэж нэрлээгүү ч гэсэн тэр адилхан процесс явагдчихсан. Эмэгтэйчүүд маш чухал байр суурьтай байсан, үгээ хэлжсэн, өөрсдөө төлөө тэмцэжсэн ийм олон түүхүүд байгаа. Тэгээд яг бидний одоо феминизмын 3 дахь давалгаа 3 дахь үеийн орчин үеийн феминист бид нар бол тийм үзэлтэй. Тэгээд тэр феминист үзэл маань болохоор анхны одоо зөвхөн эмэгтэйчүүдээ ирэх гэсэн тэр феминизмээс ялгаатай нь бол ерөөсө хүн бүхэн хүүсээсээ настэй одоо арьс өнгө тэр бүхнээс үл шалтгаалan хүн бүр өөрийнхөө тэр хүсэж байгаа өөрийгөө бүтээхтэй өөрийнхөө эрх чөлөөгөөр өөрийнхөө аз жаргал авьяас бэлгээр өөрийгөө хөгжүүлэх. Тэрнээс биш одоо юу гэдэг чи би эмэгтэй л юм чи эсвэл би эрэгтэй л юм чи ингээд тэр нийгмээс тогтсон хэв маягд өөрийгөө хүлээд байх биш. Тэгтээ тийм байж болно. Гэхдээ бүгдэн хамгийн гол өөрийнхөө сонголтоор бүтээх. Тэгээд тэр утгаараа энэ нөгөө ерөнхий нийгмийн хандлагаас эрэгтэй эмэгтэй хоёр өөр үнэлдэг ч юм уу, хоёр өөр байр суурь тавьдаг юм уу, тэрнийг бол эсэргүүцэж байгаа. Ягаад гэвэл бид нар бол бүгдээ одоо бол тэр үзэлсэн аваад нөгөө хүмүүс хөдөлмөрийн хуваарлалт нөө бие махбодороо байсан тэр түүхэд үүссэн үе. Одоо бол бид нар хинч байсан оюуны ажлыг эрэгтэй эмэгтэй үл шалтгаалan тэнцүү хийж чадах учраас хамгийн гол нь тэр үзэлснаа шингэсэн. Тэгэхээр Eve Ensler гэдэг одоо энэ бүсгүйн жүжиг бол одоо энэ чинь бүр дэлхийд яар тавьд юм ба шүү дээ. Гэхдээ энд чинь ийм дүрм байдаг юм уу? Заавал
мэрэгжлийн бус хүмүүс сайн дурынхан тавина гэсэн тийм ээ. Сайн дурын хүмүүс их тоглол зүгээр гээд. Ягаад гэвэл бас нэг юм тайз одоо ерөнхийдөө дэлхийд дахин тогтсон үуч заавал нэг жүжигчүүн гардаг ч юм уу те эсвэл бүр заавал тэр нэг гоё хин нэгэн те одоо гоо сайхны хувьд хүмүүс олон таашаагдсан хин нэгэн тэр дээр гарч үг хэлэх хэрэгтэй юм шиг. Яг жүжигийн бас нэг өөрчлөлт нь болохоор жирийн л эмхтэй үнтэй жирийн одоо би хүмүүсийн дунд амьдарч байгаа тэр хин нэгэн хүн магадгүй хүмүүсийн танихгүй тэр нэгэн хүн дуу хоолойгоо хүргэх тэр хүний амьдралд байгаа тэр зүйлийг тайзан дээрээс бас бусдад хүргэх тэр үүднээсээ ерөн сайн дурынхны нийлээд юм. Зүгээр би зөвхөн энэ жүжигийн тухай би урд нь уншижсэн л да. Одоо нэр нь ч гэсэн их айхтар нэртэйгоос өтрөөний хүүрнэл гэдэг те. Тэгэхээр эн чинь нэг тийм сексийн тухай 17 8 бүсгүйч илүү яадаг ч үлээ те. Ингээд хүмүүс тохиолдсон явдлуудаар чийцсэн юм шиг. Тэгээ эн чинь бас нэг жүжиг юм шиг мөртлөө бас нэг одоо тийм бодит юм хийсэн. Тэгээд бэлгийн харилцаа, энэний одоо хүчирхийлэл одоо тэгэл бэлгийн таашаал маашаал гэх нэлээд ихтэй эн чинь бол их шууган тарьсан олон тэр юм билээ шүү дээ. Амар задгаа ярьсан тий. Тэгээ энэ жүжигэд шиг одоо жүжигийн талаар яаж байгаа тодорхой ярих ба тий. За жүжиг маань 10 одоо 8 хэсгээс бүрдэлтэй. Тэгээд 18 хэсэг маань 18 өөр эмэгтэй. А зарим хэсэгтэр нь бол нэг биш 2 3 эмэгтэйч одоо гарах тохиолдлууд тийм хэсгүүд асаа. Тэгэхээр энэ дээр болохоор жүжигийн хэсгүүд болгон дээр хоёр хүүсийг зөвхөн бэлэг эрхтнэр ангилж ялгадаг шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүүстэй холбоотой буюу өтрээтэй холбоотой эргэн тойронд байгаа эмэгтэй хүний амьдрал дээр байдаг бүх зүйлийг хөгжилтэй яажсэн маш олон өнгөнгийн төрхөөр гаргаж ирсэн. Тэгэд яг зүгээр л амьдрал дээр байгаа зүйлийг уран яруугаар эсвэл зүгээр л хин нэгэн ярьж байгаа байдлаар гэх мэтэр гэж гаргаж ирж тавьсан жүжиг байгаа. За нодон жилийн жүжиг тоглолтын дараагаар бол манайхан ер нь монголчууд яаж хэлсэн. Ягаад гэвэл би ягаад нэг асуугаад нэхэр одоо энд чинь бол тийм их тийм одоо баргийн эфирт хэлж болох уу юу гэж бодохоор амар байна л да. Яг үндэ бол тий. Одоо нэг үзэгч чинь гэртээ хүүхдч үзэж байгаа тийм ээ. Янз бүр шүү дээ. Энд бол бас хэлэхэд хэцүү. Бүр энэчтэй арайчтай гэмээр юм бол байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр нодон жил ингээд тавихад бол ямар хуу маягаар манай зритель үзэгч түлээж авбаа. Тэг хамгийн дөрөв нэг жүжигээ аль биесны эрхийг аваад монгол хэл дээр яаж орчуулах уу гэдэг нэрийг яаж орчуулах уу гэдэг үг гарч ирсэн. Тэгэл яаж нэрлэх үү гэл тэгэл бид нар үтрээ гэд үтрээний хүүрнэл гэл жүжигийнхаа нэрийг хэлэнгууд тхий хүмүүс пап яасан муухай юм бэ заваа юм бэ те. Гэтэл нөө зүрхний хилэн гэд ном байдаг. Илэгний эм гэл хошин шог байх жишээдтэй. Гэтэл бидний нэг л эрхтэн байгаа байхгүй юу? Тэр зам маш чухал эрхтэнтэй бид нар тэрүүгээр дамжихгүй хорвоод ирэхгүй те. Бидний бас бэлгийн таашаал маш олон зүйлийн таашаал авдаг нэг хэсэг. Гэтэл эмэгтэй хүнийг тэрүүгээр нь ихэнхдээ доромжилдаг ч юм уу эсвэл тэрийг муухай зүйл гэж үздэг ч юм уу энэ хандлага бол хамгийн түрүүнд нэр бол тэрийг бас огт өөрөөр эргүүлсэн. Тэгэнгუთ үнэхээр л сайхан зүйл байгаа байхгүй. Тэг бид нар хайрлах ёстой биеийнхаа нэг хэсгийг тэгээд бас анх ингээл ийм жүжиг тоглох гэж байгаа гэж санаагаа ярихад бас хүмүүс монгол хүмүүс арай болоогүй энийг хүлээж авах болоогүй ч гэдэм үү те. Би ойлгож байна. Гэхдээ арай болоогүй гэх хандлага. Гэтэл тэгээд бид нар зориг гаргаад хийсэн. Яг гэвэл бид нар бас хүмүүс энэ мэдээллийг авбал бол хүмүүс энийг ойлгоно гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээ хүмүүсийг бид нар монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг үг гэдэг шиг бид нар бол хүмүүс энийг би ойлгож байгаа бол би мэдэрч байгаа бол мэдээж тэрийг сонссон хүн ойлгоно гэдэгт итгэж байсан учраас хийсэн. Тэгээд бид нар бас мэдээж айлттай байлгүй яхаа айцтай яана одоо тоглолтын дараа тэгсэн чинь ингээл хүмүүс алгатчаал тэгээд үнэхээр гайхамшигтай нөгөө нэг хүмүүс дэмжсэн. Тэгээд бүр зарим бидний бас хамгийн чухал нэг үр дүн бол зүгээр алгатчаалтаас гадна эмэгтэйчүүд ирээд нэг хэсэг дээр байсан эсхийг ч юм уу те би энийг амьдралдаа мэдэрч ирсэн надад тохиолж ирсэн юмыг энд гараад хэллээ. Энд чинь ганцхан надад тохиолддог юм байна те өөр эмэгтэйд бол бас болсон юм байна штэ гэд магадгүй энэ миний амьдралд учирсан энэ нэг зүйл энийг сонссон чинь нэрээ арай би одоо тэр зүйл маань арай хөнгөн санагдаж байна энэ төргээд тэр бол айгүй чухал байсан. Тэгээд яг дөрөвний энд жүжигт маань эмэгтэйчүүд охид эмэгтэйчүүд эсрэг хүчирхийллийн одоо хүчирхийлэлтэй тэнцэх жүжиг учраас дотор нь хүчирхийллийн асуудал байгаа нь тий эмэгтэй хүний бэлгийн таашаалын асуудал байгаа хүүхэд төрүүлэхийг ингээд ярьж байгаа байхгүй юу хүүхэд төрүүлэх гэдэг энэ зүйл чи ямар юм бэ гэдгийг төрөлтийн талаар ярьж байгаа. Тэгээ нэлээд хүмүүс бол баш гайхамшигтай эхэндээ бол бас шок юм байдалд орсон л доо. Гэхдээ ирээд бол үзэл энэ жүжигийг яг би интернетээр мэдсэн байхгүй айгүй их тухайн үед шуугаан тарьсан. Тэгээ хүмүүс энэ их одоо жүжигийг үзэх хэрэгтэйгээ тэгээд үзэх гэсэн чинь билет нь олдог байхгүй. Тэгээд зүгээр ер нь бол энэ нэг тухайн нэг хүний асуудал юм шиг болж энэ яг өөр нийгмийн асуудал байна. Тийм үү? Нийгмийн асуудал те. Эмэгтэй хүн өнөөдөр ингээл тэр наран туул зах дээр зогсож байгаа хүн ч юм уу барилга дээр байгаа хүн зүгээр л нэг ажилчин хүн шиг л харагдахгүй. Ажилчин нэг мөнгө гэртээ мөнгө авч нэг амьдрал нь гэтэл тэр бол яг
эмэгтэй хүн гэдэг талаасаа тэр хүнд одоо баяр, гуниг, баясал те бүхэл зүйл байдаг л байхгүй. А тэрийг хүмүүс хэдий ч нэх ойлгох тусмаа одоо тэр хүнийг дэмжин туслана те. Тэгэхээр яав ярьдаг штэ нөгөө нөхөр нь ингээд эхнэрийгээ төрөхөд хажууд нь байсан эрэгтэй хүн бол эхнэрээ маш хайрладаг, хүүхдээ хайрладаг гэдэг шиг ер нь бид бол бас би бол заавал энийг нэг барууны хэсэлгүй монголчууд бид бас энэ зүйлийг бас сайн мэдж занших хэрэгтэй. Одоо гадаадад яагаад хүчирхийл гарч ийн гэхээр бас хүмүүс судалгаа хийдэг юм байлаа. Одоо хүүхэд яагаад ингээд эцэг эхийгээ хайж явчаа те 18 хүрэл явчаал айгүй олон жил ирдэггүй энэ гэдэг чинь нөгөө ойрхон унтаагүй өөртөлж унтаагүй тийм ээ зүрхнийхээ ойрог газар байлгаагүй ч гэдэг юм уу юм байдаг. Тэгэхээр ер нь бол тэр гадаадад ингээл нэг өрөөнд жоохон хөвгтэй те гэрлийн унтраагаал харанхууд ингээд би бол тэрийг ойлгодгүй байхгүй юу. Тий. Тэгэхээр тэрнээс үүдээд хүүхэд шүн айдаг янз бүрийн юм харагддаг нүдэнд нь тэгээд хүүхэд бас том болсон хойно янз бүрийн одоо тийм гаж одоо хүмүүстэй гаж хүмүүжил одоо хүнийг одоо юу гэвэл маниак гэж ярьдаг шүү дээ. Маниак ийм алуурт энэ төр гардаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ амьдралыг хэдий ч нэх ойлгонтой эмэгтэйчний асуудлыг эн чинь ерөөсөө Монголд бүгд тохиолдож л байгаа байхгүй. Тэгээс өнөөдөр бид хичнээн гойж гоодоод ингээд хүүхнүүдэд сайхан харуулах га тэгшэрхтэй гэсэн ч гэсэн тэр эмэгтэй асар их зовлон үзчихэл байгаа байхгүй эмэгтэй хүний хувьд. Тэгэхээр яг урлаг үзүүлдэг шинжлэх ухааны нотолтой гэдэг өгдөө шүү дээ. Тэгэхээр энэ бол сонин санагдаад байгаа нь сонин санагдаад байгаа юм л да. Яагаад гэвэл те яг одоо нүтрээний хөөрнөлгээ яг ийм чиглэлийн одоо эн чинь гол нь бэлгийн үйл явдлын тухай байгаа шүү дээ те. Энийг жүжиг болгоод тавьчихсан те. Тэгээ 18 өөр хүн бас ингээд тэрийг ярьдаг те. Тэгэхээр одоо зүгээр ингээд анзаарч яхад бид ч яг хавьд 70 жил ингээд коммунист нийгэмд амьдарсан болооч тэр үегээд нэг ер нь сексийн талаар те бэлгийн хүмүүжлийн талаар ерөөс мартцсан юм биш үү? 10 жил дэрэн заадаг ч юм уу, гүү ч юм уу те. За би одоо өөрөө том насанд туссан хүүхэдтэй те. Тэгэхээр би хүүхэдтэй юу гэх юм бэ? Найз охинтой олчингууд нь за ингэдэм шүү, ингэж секс хийдэн шүү гэдэг одоо би ярилтай байж биш те. Тэгээ нэг ийм юм байгаа байхгүй. Энийг ярьдаг хилдэг газар ерөөсөй байхгүй те. Тэгээ ийм үед л энэ хүнд их хүрхэн их зүгээр юм уу гэсэн л бодол байгаад байна л. Ер нь одоо чи ч гэсэн бодож байгаа байх л та. Одоо чинь бэлгийн хүмүүжлийн талаар залуучууд одоо хаанаас мэдж явах хэрэгтэй юм. Сексийн талаар те. Хэн ч ярьдаггүй шнэ чи те. Санал нийлж байна тань те. Тэгээд 10 жилийн боловсролын хүрээнд бол жишээлбэл эрүүл ахуйн хичээл ордог те. Тэгэхээр тэнд бол цухсан ороод хоёр хүүсийн талаар цухсан ороод ялгааг нь жоохон тайлбарлал өнгөрдөг болохоос эмэгтэй хүн гэдэг чи ямар ариун нандин байх хэвтэй юм те. Тэр эргэтэн эрхнэр нахвалал ингээл яриад яадаг баг те. Тэгээд 3 сарын 7-нд би найзуудтай цуглаад тэгээд ширээ тойроод ингээ 20 хоол идээ сууж яхад дандаа хүүхнүүдээсэн л та. Тэгээд зөвхөн одоо юу гэдэг нөхөрт гараагүй эмэгтэй биш те. Айл эдийн айл гэр бүлийн эхнэр болсон хүүхэдтэй тэр гэдэг юм янз бүрийн хүүхнүүд суужсан. Тэгээ бид ингээд ярилцж байхад яг 3 сарын 8-тай холбогдуулаад за маргааш бол эрхээ хамгаалдаг өдөр тий. Тэгээд хүүхнүүдийг харж байхад бол яг зүгээр бөөнөрөө ингээд баярлцсан гэх чи тийм эсвэл нэг улаанаар уруулаа бодох тэдэд л эрхээ хамгаалж ийн илэрхийлж ийн гэж ойлгоход байгаа юм шиг. Тий өнгөц харахад. Гэхдээ бид хэд юу ярьсан бэ гэхээр гэр бүлийн хүрээнд одоо хүчирхийллийн юм гараад байна тий. Үүнээс гадна нийгэмд нэмэгтэй хүний эрх яаж зөрчигдөд байгаа тий. Энийг яаж хамгаалах вэ? Яг яаж зөрчигдөд байгаа юм бэ? Яг яаж гэдэг айгуу чухал байсан байхгүй бид нарт. Тэрнээс нөхөр тэгж гин эмэгтэй хүн тийм хүнд хүчээр ажил эрхэлж гин цалин хөлн үнэлэгдэхгүй байх гэдэгтэй биш бид нар харцсангуй бас арчлан нийгэмд амьдраад 20 гаруй жил болж гин тий. Тэгэхээр одоо үед эмэгтэй хүн тодорхой хэмжээнд хөдөлмөрлөх эрх нь байна. Тодорхой хэмжээнд цалин хөлс үнэлүүлж гин тий. Боловсрох эрхтэй байна тий. Ялгаахгүй эрхтэй хүмүүстэй адил дээрээс нь гэр бүлээ төлөвлөх тэр одоо эрхэн тэр эмэгтэйнд байгаа хгүй хэдэн насндаа хүүхэд гаргах уу тий одоо гих мэдчлэн иймэрхүү эрхүүд нь basic одоо үндсэн эрхүүд байгаа боловч яг нийгэмд Монгол эмэгтэй эрх нь яаж зөрчигдөд байгаа юм гэдэг юм асуулт гарч ирсэн байхгүй энэ дээр та бүхэн юу гэж бодож байна? Одоо шил танд юу юм бэ? Төрөний нөгөө нэг асуулттай холбоодлоход нөгөө нэг бэлгийн боловсрал гэдгсэн шүү дээ тий. Тэгээд энэ жүжиг бол бас аюул чухал. Тэгээд энэ жүжигийн нөгөө нэг охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн одоо хүчирхийлэлтэд тэмцэх ингээд 80 сая доллар дэлхийд даяар босгохоос гадна маш олон эмэгтэйг анх удаа амьдралдаа бас бэлгийн таашаал авч үзэхэд мэдээлсэн байгаа байхгүй. Гэтэл нөө яг ингээд харангууд манай боловсрал ч гэсэн бид нар шуудах хэлэхэд ер нь бол
сексийг бол байгалаараа л хийж байгаа байхгүй баг. Тэрнээс биш яг ингээд тий яг амтныхаа зөнгөөр тий. Гэтэл нөө бэлгийн боловсрал гэдэг юм айгүй тутмаг. Тэрнээсээ болоод өсвөр насны хүүхдүүд дандаа хоорондоо л мэдээлэл солилцдог. Тэр мэдээлэл нь дандаа буруу байдаг. Тэгээд яг ингээд бодтой тийм мэдээллийг уулын ном нь бас харьцангуй гайгүй ирнэ багш нэгчдэг ч юм уу тий. Эсвэл хүүхдүүд тэр үедээ ингээд инээлдээд өнгөрдөг ч юм уу. Гэтэл ямар чухал вэ? Насанд нь тохирсон тэр боловсрал үнэхээр чухал байгаа. А тэгээ нөө эмэгтэйчүүд гээд тэгээд яг бас эмэгтэйчүүдийн ирэх гээд ярангууд эмэгтэйчүүд гээд бас нэг ерөнхий бүгдээрээ бас нэг хүн биш байгаа тий. Бүгдээрээ онцлогтой насны хувьд нийгмийн байр суурийн хувьд тэгээд яг бидний хувьд болохоор яг залуу эмэгтэйчүүд гэдгийн хувьд бас илүү ярьдаг хоорондоо. Тэгээд эмэгтэйчүүдийн хувьд ерөнхий нэг асуудал байгаа ч гэсэн залуу эмэгтэйчүүдийн хувьд маш олон асуудлууд байдаг. Тэгээ хамгийн дөрөвд бол тэгээд нэгдүгээрт бол яг дөнгөж үйл ажилдаа ороод эхэлж байгаа юм те. Тэгээ ажилд орохоос ахуулаад хизээ хүүхд төрүүлэх вэ гэдэг асуудал те. Асуулт байгаа байхгүй. Тэгээ нэг хүүхд төрүүлэх гэдэг бол тэр ажил олгогчийн хувьд одоо юу гэдэг чинь те энэ хүү ингээд одоо хэдэн жил алга болчих юм байна ч гэж үздэг юм уу те. Тэгээд хүүхд төрүүлэх гэдэг бол эмэгтэй хүнтэй маш нарийн холбоотой юм болоо явчих байгаа байхгүй юм дээр байр суурь олох. Тэгээд яг сонирхолтой юм хэлэхэд нэг эмэгтэйчүүдийн эрх чөлөөний хувьсгал бас хамгийн том гарсан нэг зүйл бол жирэмснээс хамгаалах хэрэгслээс ингээд тэрээс айгүй чухал санагддаг. Тэгээд бас өдөр тутамд одоо юу гэдэг чинь залуу эмэгтэй бол нэгдүгээр чи за хамгийн ерөнхийдөө нийгэмд бол гүйцэтгэгч гэж харж байгаа, туслагч гэж харж байгаа. Хоёрдугаар чи ажиллаа хийхээс гадна бас айгүй хөөрхөн бах хэрэгтэй те. Хэрвээ чи нүрэ бодохгүй ингээл явчихвэл одоо ажлынхан чи юу гэж хичээлэх юм дөө чи ядарсан юм өвдөө юу те. Эсвэл одоо ингээл тэр үнэлэмжээс ахуулаад эрэгтэй хүнээс бол маш олон илүү ачаа үрж байгаа байхгүй. Тэгээд дээр нь ажлын байрны төрөл бүрийн бэлгийн юм уу яван зүрийн дарамтууд те. Эсвэл ингээд жоохон 25-аас дээш гараад ирвэл байнгын хамаатай саднаас гэр бүлийн тухай асуудаг те. Одоо хүнтэй суух болж гинүү те. Хүнтэй суугаад нэг 2-3 жил болсон бол хэзээ хүүхд гаргах уу гэд. Энэ бүхэн чинь ингээд учиргүй тулгаад байгаа биш ирнэ. Бас л нэг төрлийн ингээд дарамтанд шахалтанд оруулаад тэгэл эдийн засгийн хувьд ч гэсэн маш олон асуудал дээр л байнгын. Тэгээ наад заханд хувц өмсөд явахтай 100 ингээд аюугаа богино хувц өмсөд юм уу өөрийгөө мэдрээд амир ингээд таламжтай богино өмсөө явж яхад нийгмийн зүгээс ямар тэгээ нэг бол одоо шүгэлтдэг ч юм уу машин дотроос эсвэл одоо хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд дүртэл нөө буу муугаар ингээд таг бууддаг юмар бууддаг ч юм уу те. Энээс ахуулаад байнгын ерөөсөө багаас ахуулаад хизээ хэн миний хормойг сөхөх бол хэн партн дээр артаас сууж яхад нөгөө өхний даруулгын маань тайлчих бол хэн өснөөс зулгаах бол хэн шүн явж яхад бариад авах бол гэд байнгын айдас хүчирхийлэл дарамтын энэ айдас явж байгаа байхгүй. Их сонин шүү дээ. Одоо ингээ хүний амьдралыг бол 10 жилээр бодмоор юм шиг юм л да. 20-с 30-ийн хооронд бол хүн бол нэг өөрийгөө олдог үе юм шиг байна тийм ээ. Одоо хэм болохыгоо тийм. 30-аас 40-ийн хооронд өөрийгөө бүтээдэг ч юм уу тийм. Тэгээд 40 наснаас амьдрал эхэлдэг гэж яриад идэг чинь бол бас нэг 40 наснд бол хүн ингээ туршлагаа мэдээ. За би хийн ингээд ойлгоцсон. Би юм бүтээх болцсон гэдэг. Гэтэл вэ шүү дээ энэ бэлгийн боловсрол гэдэг энэ асуудал чинь болов шүү дээ. Бүх насанд ингээд л явж байгаа 40 хүрчээж арай ч юм гэдэг бэлгийн боловсролтой болох юм өөрөө үзэж ээж гээд л асуудал байгаа юм тийм одно. Энэ боловсрол гэдэг дээр би хороолд нэг гадуур явж исэн нэг байгууллагын гадаа тийм зар байсан байхгүй юу. Одоо тэдэн сарын тэдний өдөр сайн аавын сургалттай, сайн ээжийн сургалттай гэдэг. Тэгэхээр хэрэг дурлаад яваад орсон чинь тэр Евангелийн сүм гэж байд юм байна. Тэднийх нь тийм сургалт хийдэг юм байна. Тэгээд дарга нь асуулаа ямар хичээл заадیں гэсэн чинь үгүй одоо бүх хүн хуульч болох албагүй, бүх хүн эдийн засгч бүгд сайн аав болох ёстой, сайн ээж байх. Монгол нэг гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг гэдээ байдаг. Тэднийх өөр хангаад нэг нөхөн өрчхөн гоё имлэг нэгээд би очсон нээлтэнд. Тэгэхэд тэнд нэг таалагдсан юм гэхээр сайн дурын бахан нутгийн ингээд залуучуудыг элсүүлчихдээ байна. Тэгээ тэр залуучуудаа сургалт хийгээд одоо яг нөхөн өрчхөө бэлгийн одоо харьцан боловсрал эзэмшүүлээд тэр хүүхдүүд нь нөгөө өөрсдийнхөө орон нутгийн хүүхдүүдэд тэрийг ярихлаар илүү хүүхдүүд амархан ойлгод юм байл да. Нэг багш ирээл том хүн ирээл зааснаас зүгээр тэр хүүхдүүд дундаа тий гол одоо санаа бол янз бүрийн одоо ирээдүйн нөгөө бэлгийн халдварсан өвчнөөс сэргийлэхтэй доохоос сэргийлэх тийм одоо яаж гэр бүл төлөвлөлт энэ төр дээр бол маш их тийм гоё зөвлөгөө өгдөг. Тэр эмнэлэг нь өөрөө бүр яг олон улсын стандартад нийцсэн. Тэгээд ийм тусламжийн утас ажиллаулдаг юм байна. Тэгээд тэр хүүхдүүд өдөр жижүүрлээд тэгээд нэг хүүхэд ингээ ярихаар хүүхэд нь хариулахлаар айгүй ойлгодог. Тэгэхээр бол энэ эмнэлгийг бол барихад бас гадаадын донор мөнгө өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд дандаа л нэг гадны хүмүүсээр л ингээд бид хүмүүжлээ хийлгээд байгаа байхгүй. Төр яагаад ингээд тий анхаарад нэг хэд нийслэлт ч гэсэн одоо би сууж яа ерөөсөө юу ч нийслэлийн иргэдэд тэр боловсрал дээр нэг төрөгч байхгүй. Ясвал мөнгө байхгүй. Одоо тэгэл
Төрөн тэр утсаар ярьж штэ тий. Ийм ч юм бол одоо гадны оронд ч бүр жирийн биш үү тий. Одоо жишээ 1950 гээл одоо нэг бид нар лавлах байдаг штэ тий. Тэр лавлахтай л адилхан одоо ингээд өөрийнхөө миний одоо хувийн асуудлаар тий. Ялангуяа тий бэлгийн хүмүүжлийн асуудлаар би ингээд юм аа би одоо насандаа бол дур ханж үзээгүй энийг яах вэ хийх вэ гэд яг ийм байна л да. Энд чинь эмзэг сэдв болохоор хүн ингээд тэрийг ярих гээл эмчтэр очоод тий. Очоод ингээд очоор зогсох юм хэцүү. Тийм болохоор зэрэг утсаар ингээд асуучдаг. А тэр утас нь яг одоо нөгөө төлбөртэй утастай. Тэгээд нөгөө цааталт нь яг мэрэгжлийн одоо сексологчд ч юм уу эсвэл психиатрууд ч юм уу яг мэрэгжлийн хүмүүс байж байгаа юм байна л да. Тэгээ хариулцдаг тий. Ийм шин танай клубын хэмжээнд цаашаа явах мох болцоо байдаг юм уу? Ягаад гэвэл ийм манай дуулдаггүй шүү дээ. Тий, ерөнхийдөө бас тийм юм бид нар ч их сайгүй дутагддаг тий. Бид нар ч гэсэн нэр бие биенээсээ асуухаар бүгдээрээ мэдэхгүй тийм юм уу тий. Тэг ингээд хоорондоо ярилцсангууд асуудлууд байгаа байхгүй юу? Асуудал огт байхгүй ингээд бид нар ингээд бэлгийн боловсролын асуудал төр ч юм уу ингээд асуудал байхгүй бүх юм гоё биш байгаа. Мэдээж ярангууд хүн болгонд янз бүрийн асуудалгүй ч юм аа. Гэтэл ерөөсөө ийм хэрэгцээ байгаа хэрнээ бэлгийн боловсрал дээр ч яг сэтгэл зүйн эрүүл мэнд ч гэсэн бид нар нөө ингээд бие махбодын эрүүл мэндэ бодоод байгаа болохоос яг сэтгэл зүйчдэр очиод доторгоо тайлбар бид нарт амар их сэтгэл зүйн эрүүл мэнд нь бол ер нь унтсан явж байгаа байхгүй. Цөөхөн сэтгэл зүйч байдаг. Тэгэхээр гэхдээ хүн болгон хүрх хэмжээний одоо санхүү өндөр үнэтэй. Тийм учраас тэд нар дээр ер нь нэлээд их юм хийх юмнууд байгаа. Тэгээ бид нар бол яг одоохондоо одоо тийм төлөвлөсөн юм алга. Гэхдээ ямар ч байсан нөгөө түрүүнсээ одноо хичээлж чинь тэр энэ нэг манай нөө жүжигийн бас нэг онцлог нь бид нар нөө их их байгууллагууд гаднаас донороос ингээд мөнгө авч ямар нэг үйл ажиллагаа хийдэг бол энэ бас Монголд анхны туршлагаа болж байгаа одоо манай клуб мөнгө босгоод хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өөрөө өгнө гэдэг чинь дотоодоос мөнгө босгоод дотоодын байгууллагатай өгөөд дээр нь хүмүүс ч гэсэн авж байгаа цалингаасаа те 10% ч юм уу 20% ч энэ нийгмээ сайхан болгохын төлөө ямар нэг юм зарцуулах те 20,000 ч 20,000 гэхгүй тэр очиод тоглолтыг үзээд 15,000-ыг өгч байгаа ч гэсэн энэ бол нөгөө хин нэгэнд нийгмийг өөрчлөхөд тусалж байгаа учраас нөгөө тим соёлыг бас аль болох Нодон жилийнхаар одоо хэдийн хэмжээний орлого болоод хэдийн ижийг хандвсан? 6 сая 180,580 төгрөгийн нийт орлого олсон. Тэгээд үүнээсээ 90% нь хүчирхийлэл хийсэн үндэсний төв. Тэгээд 10% нь бол тухайн жилийн урилгаараа видеоийнхаа урилгаар аль нэг улсад бүс нутгийн эмэгтэйчүүд танилцуултын тэгээд Гайти улс руу энэ жил бас 10% Гайти улс руу. Тэгээд бас трансгендер эмэгтэйчүүд буюу өөрийгөө эмэгтэй гэж мэдэрч байгаа хүмүүс манаас эмэгтэй хүмүүс. Тэднэрт бас манайх 1 сая төгрөг хандуулсан. Энэ жилийн төлөвлөгөө ямар ах вэ? Энэ жилийн манай төлөвлөгөө бол бид нар бол хүчирхийллийн эсрэг үндэсний төвдөө дахин хандуулна. Тэгээд өнгөрсөн жил бол бид нар нөгөө аюулгүй нөгөө байрны хамгаалалт тохиол хамгаалтанд зарцуулагдсан. Тий. Одоо энэ жил болохоор бид нар аюулгүй тээвэрт яагаад тэгэхээр тухайн нөгөө нэг хамгаалах байранд байгаа хүүхдүүд нь хичээлдээ явах, эсвэл шүүх хурал руу явах замд нь халдлага өртөх гэх мэт ийм зүйлүүд их тохиолддог. Тэгэхээр тэнд хамгаалах аюулгүй тээвэр хэрэгтэй байгаа. Тэгээд бас наривчлыг хэлж болох бас байхгүй. Энэ жил бол тоглоно шүү дээ тий. Энэ жил тоглохт нь л үзье. Одоо хэзээ тоглох гэдэг вэ? 3 дугаар сарын 31-нд 4 дугаар сарын 1-нд. Одоо энэ чигээс 10 хоног гэдэг. Тий 10. Тэгээд тий. Маш их сэтгэл догтлоод бэлдээ. Тэр хүмүүсийн хувь нэмэр гэдэг чинь их гоё тий. Одоо хүн тэр билетийг авснаар бас тэр хүчирхийллийн эсрэг төвд. Тэр би Солонгост очиод нэг Солонгосын бас одоо хүчирхийллийн төвөндөө энэ байгууллагатай ингээ харьцаа тогтоогоод манай Иргэн та баялаг сан гэдэг одоо бид харилцаа тогтоогоод судалж ирсэн. Тэгээд ирээд тэр байгууллагыг бас нэлээд сурталчилсан. Ягаад тэгэхээр тэр байгууллага бол Солонгост амьдардаг гадаад эмэгтэйчүүд эрхийг хамгаалах төв. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай Монгол эмэгтэйчүүд одоо ингээд маш ихээр ингээд хүчирхийлд өртөөд хаашаа хандхаа мэддэггүй. Паспортын нөхөр нь хураагаад авчдаг. Тэгэл очиод нөгөө эмэгтэйч хэл ус мэдхгүй зарим. Тэгэхээр хаашаа хандхаа мэддэггүй учраас тийм шууд 24 цагийн ажиллагаатай утсууд байж идэг. Тэгэл ингээд монгол хүн ярингуут монгол орчуулагчтай ярингуут монгол орчуулагч тэнд сууж байгаа. Тэгээ тэр хүнийг бас яг одоо аюулгүй хэлбэрээр тэнд авчрах те таксинд одоо яг тэнд гэж хэлэхэд таксинууд нь бүгд тэр байрыг мэддэг. Тэгээд таксинд суугаад тэр хүн тэр байран дээрээ л бол бүх хамгаалтанд орчиж байгаа. Тэгээд тэнд нь бол одоо байр, тэгээд эмч тийм ээ. Тэгээд бүр одоо хуульчтай, сэтгэл зүйч. Тэгээд тэр хүн одоо паспортгүй бол паспортыг нь одоо тийм ээ олгож өгөх. Ингээд энэ үйлчлэгээ. Тэгээд хамгийн гол нь тэр нь зүгээр гадны байгууллагаар санхүүжих биш. Солонгосын гэр бүлийн яамны 100% санхүүжилтээр байгаа хгүй. Тэр Солонгосын гэр бүлийн яам тэр хүчирхийллийн төв
зөвхөн өөрийнхөө эмэгтэйчүүд анхаар зогсоогүй бас гадаадын эмэгтэйчүүд эрхийг хамгаалж байгаа байхгүй. Манай хүчирхийллийн эсрэг төв нь ямар хөө байдалтай байдаг юм? Манай хүчирхийллийн эсрэг үндэсний төвч одоо 15 жил болж байгаа юм байна. Тэгээд орон нутгуудад бас хамгаалах байртай. Тэгээд улсаас яг гэрээлээд бага хэмжээний мөнгө өгдөг. Гэхдээ жилд 20 сая төгрөг өгдөг. Тэр нь одоо орон нутгийн бүх байрнуудад хоол, унд, тог тэ ажилтан гэж хүрэлцдэг. Тэгээд ерөнхийдөө бас гадаадын тусламжаар бас ерөнхийдөө санхүүжээд явдаг. Тэгээд яг тэгээд сайн жишээнүүд гарч ирж байна л да. Тэгэл манай найзууд жишээ нь ч юм уу те энэ жүжиг явсны дараа ч юм уу надад нэг хүүхдүүдийн тоглоом байгаа, надад хувцас байгаа гэд хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өгөх ч юм уу. Зарим тохиолдолд нөхөр нь зодсон тохиолдолд өвөл гэрийнхээ хувцастаа гараад гүйгч тохиолдол гардаг учраас тэнд бол янз бүрийн бүх зүйл хэрэгтэй байдаг. Тэгээд нөгөө дөрөвний яг энэ солонгосын жишээ шиг тэгээд бас төр засаг нь яг бодлогоороо дэмжихээс гадна тэр нөө Америкийн жишээ ингээд бус улс орны жишээ бол хэрвээ заавал одоо хүчирхийллийн эсрэг бас үг хаалбгүй те өөрийн итгэж байгаа тэр ямар нэгэн зүйлдээ өөрийн дэмжих гэсэн зүйлдээ хүн бүр баг ч гэсэн тийм одоо сайн дурын үйл ажиллагаа их айгуу чухал юм билээ. Тэгээд Европын боловсролын систем, Америкийн ч гэсэн одоо оюутны нэг кредит цаг нь те эсвэл одоо бас оюутныг их сургуульд сайн их сургуульд орох нэг үнэлэмж нь сайн дурын үйл ажиллагаанд оролцож ирсэн үү те ямар нэгэн юмд ямар нэгэн ашигын бус зорилгоор өөрийнхөө хүслийн нэмэлтээр оролцож ирсэн үү гэдэг нь маш том шалгуур байдаг. Тэгэхээр одоо энэ клубүүдийг хараад хахад манай залуучууд бас тэр соёл сууж эхэлж байна те. Зүгээр яг одоо энэ сайн дурын одоо байгууллагууд бол бас харьцангуй сүүлийн 20 жилд бас нэлээд их болцсон шүү гэн тийм тэнтэй. Тэгэхээр яг танай энэ юу бол надад таалагдал ягаад гэвэл жүжиг хийгээд тэргээр олсон орлогоороо бас тэнд хүчирхийллийн эсрэг төв рүү хандаад явна гэдэг. Тэгэхээр яг бас л одоо энэ нэвтрүүлгээр одоо би тантал ярьдаг юм л да. Нэг зүйл байгаа юм л да. Манай энэ төрөл одоо бас л нөгөө л эмэгтэйчүүдийн оролцоо бага багаас л болж байгаа байхгүй тий. 20 сая төгрөг аваачаад хүчирхийллийн эсрэг төвд өгнө гэж одоо юу яриад байна те. Энд ч одоо өөрөөсөө болохоор зэрэг 3 тэрбум төгрөг хармалчаад тэгээ хүчирхийллийн эсрэгтүүд 20 сая өгж яадаг тий. Энэ тэгээд нэг наадмын юу ч нэлээ нэг бүр 50-60 саяар нь нэг зөвхөн нэг Нью-Йоркч 200 сая. Тийм шүү дээ тий. Тэгэхэд чинь одоо Монгол улсынхаа одоо бүсгүүчүүдийн төлөө одоо хүчирхийллийн эсрэг төвд 20 сая төгрөг өгөө тэгээ өөрөөсөө болгоо гэж сууж идэг. Энэ бол арай дэндүү байгаа байхгүй. Бас энэ чинь юмд чи учир байна шүү дээ тий. Тэгэхээр ядаж 200 саяг өгчхөж сууж байгаа бол бас өөрөө шүү дээ тий. Өөрөөсөө болохоор 3 тэрбумыг хармалчдаг тий. Ийм л юм байгаад байгаа юм л да. Зүгээр яг энэ нэвтрүүлгийн зорилго ч биш л дээ. Зүгээр яг энэ нэвтрүүлгийг хөтлөж эхэлсэн цагаас хойш миний ярьдаг юм бол бүсгүүчүүдийг одоо энэ төрлөө оруулаад өгөөч. Тэнд чинь дан ирчүүд байна шүү. Эр хүн чинь яг энд бол бас бурууч бас биш л дээ. Эр хүн чинь ер нь нэг тийм бүдүүн төмөн амтан байхгүй юу. За би өөрөө их хөвлийн гишүүн байж бодъё л да. Тэгэх юм бол хүчирхийллийн эсрэг төг тэр одоо нөхөртөө алгадуулчаад гүйж очдог газрыг яахын гэхэл маягаар хандна шүү дээ эр хүн чинь те. А эмэгтэй хүн бол өөрөө янз бүрийн үдсэн байгаа. Хүүшээ нэрээ яг ийм үед би яах ёстой юм бэ гэдэг. Арайч 20 сая төгрөг өгөхгүй байх л та. Бас нэг арай л жоохон өөр болох байх те. Их мэтийн юм л байгаад байгаа юм л да. Тэсээ урнаач юу бод ямар бодолтой байна. Ви гэхээр манайханд бол Victory, Valentine's Day гэдэг яадаг. Тэгэхээр энэ бас Vagina Day болж тарж байгаа байхгүй тийм. Тэгэд гадны тэр яг энэ миний ажилтдаг салбар жишээлбэл яг энэ загварын салбар өдр гэж ярих юм бол Marie Claire сэтгүүлээс одоо жишээлбэл бас яг бүхний хорт авдартай эмэгтэйчүүд зариулсан яг юм буйны сан юу өдр бол байдаг байхгүй. Тэгэхээр жишээлбэл яг загварын ертөнцийн ярих юм бол энэ яг өөрөө одоо тэр сексийн хувьд одоо тэр дарамт юунд ордог бас яг юм салбаруудын нэг байж болох. Тийм шүү дээ. Ер нь тийм. Яагаад гэхээр одоо юу гэдэг ажил хөдөлмөр нь өөрөө олонний нүдэн дээр илээдэг. За дээрэс нь яг тэр эмэгтэй хүнийг бид нар өмнөх нэвтрүүлгээр ярьж ирсэн тэр секс объектлаас нь хардаг салбаруудын нэг бол ялцчих нь болчиход байгаа байхгүй тий. Секс объектлаас нь харна гэдэг. Энэ үл яг одоо бүх дэлхийд л байгаа л юу л дээ. Хандлага л да. Тэрнээс ганцхан манайхан л эмэгтэй хүний секс объект гэж харж байгаа биш тий. Тэгэхээр яг энэ жүжигээр бол энэ жүжигийг бол одоо би бас үзье гэж бодож байна л да. Тэгээ үзээгүй л дээ. Би сонссон л да энэ тухай бол зөндөө бол нэтээр ч гэсэн тий. Тэгээ ингэ үзээд ирэхэд бас их тийм өөр бодолд хүрэх болов гэсэн бодол байна л да тий. Зүгээр яг дахиад би нөгөө феминизм гэдэг талаар орчих л да тий. Яг феминист хүн гэж яг одоо чи өөрөө би яг ийм феминист хүн гэж хэлэхэд товчхон хэлээд юу хэлэх вэ? Simone de Beauvoir Францын сэтгэгч тэр эмэгтэй хэлсэн байдаг. Эмэгтэй хүн төрдөггүй, эмэгтэй хүнийг бүтээдэг гэх. Тэгэнгუთ нөө нийгэм бүтээчихэж байгаа байхгүй юу? Энд хараад энэ охин байна гэдгээс эхлээл ягаан үлгийн авахаас хуулаад энэ ийм л байх хэрэгтэй, ийм л байх хэрэгтэй. Тий. Гэтэл үнэ хэрэг дээр би ягаан өнгөнд дуртай юугүй юу гэдгээ тий бас мэдэхгүй байхгүй юу? Би гэтэл өөр хүн байсан бол яг намайг ингээл эмэгтэй учраас л чи юм байх хэрэгтэй гэсэн хандлагууд ингээд амар их ирээд байдаг. Тэрнийг давж гарах гэсэн миний
мэрбэлзэл бол миний феминизм. Би шал одоо бидгээ хоцрогдсон болоод тэр юм уу одоо орчин үеийн залуучууд би бол ер нь жоохон тийм одоо бодод хуучинсагч үзэлтэй гэх юм уу те ер нь бол одоо эмэгтэй хүн бол ер нь яг эмэгтэй хүн шиг л байх хэвээр эмэгтэй хүнийхээ үүргийг маш сайн гүйцэтгэдэг байх хэвээр л гэж хэлэх гээд шүү дээ. Эрэгтэй хүн бол одоо яг энэ эрэгтэй хүнийхээ үүргийг гүйцэтгэх хэвээр гэр орноо авч явах хэвээр улс орноо авч явах хэвээр те. Өнөөдөр яагаад эмэгтэйчүүд ингээл эрчтэй тулсраг үнэхээр амьдрал нь юм болохгүй байгаа болохоор л ингээд байгаа болохоос надад бол ер нь хүнийх байглаасаа нэх гажаалах. Тэгэхээр би нэг жишээ хэлье л да. Одоо энэ Солонгост ингээд залуучууд гарч яана л да. Ингээд цүнхэндээ эмэгтэй хүний косметикийн хэрэгсэл авч явдаг, нүрээ буддаг. Тэгээд ингээд үсээ ургуулад эмэгтэй хүний цүнх барьдаг мод гарч байгаа байхгүй. Тэгээд зарим нь ингээд харахаар нөгөө ингээд жүжигч чинь ингээд нүур ам ингээд засвартаа ирсэн эмэгтэй хүнээс ялгаа байхгүй. Тэгэхээр миний дургүй өрчдөг байхгүй. Одоо ингээд үгүй энэ одоо 90 минь мэддэхгүй гээл те. А гэтэл бид нар чинь Монгол одоо хуучин цэрэг дайч чинь бол жинхэл одоо нэг дээр хүн шиг тэгээд би бол нөгөө сургуульд ингээл үзэхэд манай охин бас тэгдэг байхгүй. Нэг л багшигаа яриад идэг. Тэр багшаасаа л айгаал. Заастанараа нэг өдөр хумсаа буцсаас маргааш тэр тэгээд ингээд бодоод исэн чинь тэр нь ганц эрэгтэй багш ордгийн нэг багш л байгаа байхгүй. Тэгээд сургууль дээр нь очиод ингээд тоолсон чинь ихэнх нэмэгтэй багш нар. Тэгэхээр нөгөө бидний үеийн хүмүүжлээс одоо үеийн хүмүүжилд оройтод байна гэдэг байгаа чинь би бас энтэй холбоотой үздэг байхгүй. Ер нь ингээд эрэгтэй багш нар байгаад бид нар чинь бас тэр харцнаас найдаг, жоохон ингээд чанга өгдөг урчин тий. Тэгээд эрэгтэй хүүхдүүдийг бол бас одоо нэлээ юутай хүмүүжүүлдэг ч гэдэг юм. Тэгэхээр нөгөө хитрхийн энэ нөгөө сонголт өгөөд эрхчлөөг нь өчгөр нөгөө чанарын юм надад байхгүй юм шиг л нэг санагдаад идэг байхгүй юу. Тий. Одоо ингээл би хүүхд гарахгүй гэл ингээд хэлчихвэл одоо яах болж гэн те. Нэг тийм зөв мэдгүй одоо би хуучинсаг үзэлтэйж магадгүй уучлаарай те. Тий. Тэгээ бид төр хоёлаа ингээд хитвэтэй твиттерчд байхгүй. Тэгээ твиттерээр бас ингээд үе үеийн бас ялгаа гардгийн хүмүүсийн үзэл бодлоо ингээд тэрийг бол би бол хүнддэг чинь л да. Тэгтээ зөвөр яг хүн бүхэл өөрөө. Одоо энэ твиттер, фейсбુક үүссэн сошиал их тийм сонин тийм холбоос бий болчиход байгаа юм шүү дээ. Би бол нэлээ хэдэн жилийн өмнө шинэ барууны оронд амьдарч яхад боддог байхгүй. Хүүхэд нь ингээ өрөөндөө түгж алга болчихдог. Энэ танай хүүхэд одоо энэ юу хийгээд байгаа юм? Бүү мэд те. Тэгээд гарч ид нэг хоол ичих заалга болчихдог те. Тэсэн чинь хөрх ингээл энэ нөгөө твиттерээр л одоо иймэрхүү юмар харьцаад байдаг гэсэн юм л. Энэ ингээ гаднаас нь харахад ингээ нэг юм ухаан суугаад байгаа юм шиг мөлөж ингээд илхийтэй бүгдээ холбогддог те. Жишээ нь одоо энэ удаа тэгэхэд нэвтрүүлгийн зочин өөрөө ингээд одногийн чиглэлээр дамжиж ороод ирэх чинь те. Энэ бас их залуучууд сүүлийн үед их нөлөөлж явах шиг байна тийм ээ. Тэгээд ойролцоо бодолтой хүмүүс нэг бүлэг блок болдог тийм клуб болдог гэх юм тийм тийм. Гэтэ бас нэг юм бодож байна л дээ. Танад ингээд 50 60 гаруй бүсгүүчүүд залуу бүсгүүчүүд байдаг гэж тийм. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг болгоцсон хүмүүс л ингээд зав гаргаад бас тэгээд тэрнээсээ бас илүүчлээд өөрийнхөө цаг гэдэг чинь бас өөрөө мөнгө шүү дээ тийм. Ингээд яваад байдаг л баах гэж би бодож байна л да. Тэрнээс ингээ өөрөө 3 4 хүүхэдтэй тэр гэр орон хэцүү байгаа хүүхэн болвол танад очиод нийлэх нь хаашаал бол тийм. Тэгэхээр ямар хэмжээний маягийн хүмүүс байгаад зоглож байгаа хүмүүс. Янз бүрийн мэрэгчлээ, янз бүрийн хүмүүс байна. А тэгтээ яг мэдээж бас амжиргааны түвшнөөс ч гэдэг юм уу эсвэл ар гэрт нэгээ дарамтаас хамаарат тухайн хүмүүс бас цаг зав гарах нөхцөл нь одоо мэдээж өөр. Жишээлбэл би одоо маш хэцүү амьдралтай байвал клуб зарцуулах цаг бол надад байхгүй болчих واخ тий. А тэгээд манад их хвчлээ хуульчид ялантай. Тэгээд ерөн салбар бүрийн хүмүүс л байгаа да. Тэгээд дундаж насны хүмүүс одоо залуу үеийнхэн хвчлэн. Тэгээ ер нь эмэгтэйчүүд дундаж нэг карьерийнхаа одоо өгөх гэж байгаа нэг хэсгийнхаа яг эхлэл хавьд нь явж байгаа. Тэгээ нөө дөрөв яг до фейсбүүкээр нэгдсэн гэдэгтэй бас фейсбүүкийг юм уу интернетийг байнгын хэрэглээнд оруулахаар бас нэг те. Тэгтээ одоо бид нар бүх хүмүүсийг хамруулахыг үнэхээр хүсэж байна те. Үнэхээр ханаас ч эмэгтэй залуу эмэгтэй ороод ирсэн бид нар цаашаа гэхгүй хөхтөж аав. Тэгтээ нөгөө нөхцөл бололцоонд бидний энэ хүчин чадал нөөцөн л тэнд байгаа учраас тэгээ нөө түрүүн Twitter, Facebook гэлтэй энэ бол үнэхээр нөгөө нэг дэлхийн бүрхий биш гэж шинэ ном гарсан байсан. Тэгээ нөгөө бидний нөгөө тавцан хавтгаа олгож өгч байгаа те. Би хэрвээ өмнө нь Twitter, Facebook байхгүй байсан бол одногчтой холбогдох уу те. Дахиад нөгөө нэг улс төрчид одоо бид нар бол Twitter дээр сайдуудад саналаа хэлж штэ. Энэ бодлого чинь юм байна, энэ бодлого чинь юм байна гэд хин ч хинтэй харьцаж болох. Дээр нь би хэрвээ англи хэлтэй те тийм хүм байж байгаа тохиолдолд дэлхийн түвшинд ч өөрийгөө илэрхийлэх ийм боломжийг бас өөргөө өрөөнд олгож байгаа. Гэхдээ мэдээж төгсөн байхгүй болохоор бас л нөгөө одоо насан туршидын сайт нь хүүхдүүчдэд ордог ч юм уу янз бүрийн л алдаа. Гэхдээ бол ер нь маш том
цааш нөгөө нэг шинэ хөгжлийг маш том гүүрэлтэй тийм бүгдийн холбосон гүүр болсон. Би зөв эдний нэг бас зөв нэг сайн талыг юу гэж олж харж байгаа нэхэр нөгөө эмэгтэй хүн нөгөө ганцаар талаас гараад те нөгөө надтай ижил төртэй асуудалтай хүн байдгийн байна шүү дээ. Эн чинь бол нэг зовлон биш юм байна. Зүгээр нэг амьдралын төр зүрээ бэрхшээл юм байна. Ярилцлаа энэ чинь ингэж шийддэг. Клуб дээр очиод хоорондоо шийдлээ те. Тэгэхээр нөгөө хүн одоо тийм ганцаар талаас ер нь клубүүд их гаргадаг байхгүй. Дандаа ижил төстэй хүмүүс байдаг те. Тэгэхээр ер нь манад энэ клубүүд за сэтгэл судлаачдын энэ багууд бол одоо их сайн ажиллах хэрэгтэй л да тий. Хүн амын чи 50% нь эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох нь чухал байгаа байхгүй юу? Тэр цума заримдаа ер нь айгүй эмэгтэйчүүдийн нарийн асуудлыг эрэгтэйчүүд шийдэх тохиолдолд ихэнхдээ маш мэдрэмжгүй шийддэг. Одоо жишээ нь хүн амаа өсгөх бодлогын тухай айгүй их яригддаг болсон шүү дээ. Одоо ер нь одоо бид нар чинь гэтэл үнэн эрэг дээр нөгөө шийдвэрийг гаргаад байгаа үзэл баримталтай хөгжлийн үзэл баримтлалыг гаргаад байгаа эрэгтэйчүүд маань төрөх эмнэлэг нөхөн үржихийн үйлчлэгээ ямар байгааг мэдж байгаа мó те. Эхнэлхэст очиж хөвтөж үзээгүй те. Гэтэл нөгөө нэг ямар мэдрэмжүүд, ямар хэрэгцээнүүд тэнд байгааг хинч мэдэхгүй л байгаа байхгүй. Гэтэл манайд чинь те нөхөн үржихийн эрүүл мэндийн хувьд айгүй уналтанд орсон те. Одоо 3 жирэмсэн эмэгтэй нэг нь одоо жирэмсэн бахтайгаа үр золбож гин гэж байгаа байхгүй. Энэ бол бүр нөө ерөөхдөө ингээд маш одоо нэг хамгийн сэрэмжлүүлэх төвшөнд очсон байхад тэрийг гэхдээ эмэгтэй хүн болго яриад байдаг учраас нийгэмд ярихдаггүй байгаа. Яа одоо юу гэдэг чинь би одоо ингэчлээ гэдэг эмэгтэй хүн болго ярьж явж чадахгүй. Тэгэхээр ийм асуудлууд айгүй их байхад хинч тэрнийг анзаарахгүй те хинч тэрэн дээр бодлого хийхгүй ээж орон зай орчин байхгүй байхад л их хүүхд төрүүлэх тухай яриад байдаг. Тэгээ үнэн эрэг дээрээ тэгэхээр тэрнээс ахуулаад өөр зөндөө бодлого дээр 50% чинь эмэгтэйчүүд байгаа юм чинь төлөөлөл нь 50% эмэгтэйчүүд байх л оролцох л хэвээр. Тэгээ энэ бол нэг эмэгтэйчүүд уйгаат ч юм уу тэгэх ерөөсөө юм биш. Энэ бол яг тэгвэл нэг улсын хурал гэдэг маань өөрөө жишээ аваад шийдвэр гаргах олон түвшин байгаа. Тэ хамгийн одоо дээд түвшин улсын хурал гэдэг бол өөрөө нөө төлөөлөгч тэ. Тэгээ намайг тэр 73 эрэхтэй миний олон хэрэгцээг төлөөлж чадахгүй байгаа тэ. Үзэл санаагаараа өөр миний эмэгтэй гэдэг хүйсийн хэрэгцээгээр тэ. Тэгэхээр энэ бол айгүй чухал. Одоо тийм л дээ. Одоо зөвхөн урдлын бидний дуугаар дээр бол тэр саруул гэдэг бүсгүй ороод шууд арчлалын тухай ярьсан л да. Одоо Швейцард бол шууд арчлал байдаг. Бид нар бол төлөөллийн арчлалтай улс орн тийм. Гэтэл одоо 50% байгаа эмэгтэйчүүдийг 3 хүүхэнтийн төлөөлөө сууж байгаа байхгүй юу. Тэгээ хууль хийж байгаа тийм. Тэгээ энийг хачин юм их бий л дээ. Одоо шинэ төрхийн тухай асуулт зөндөө яригддаг шүү дээ. Одоо шинэ төрөх бай хэрэгтэй байна. Төрөхөд одоо хүмүүс багтахгүй коридортой төрж ийн ингэж ийн тэгж ийн гэсэн мөртлөө шорон болохоор зэрэг цоошны шорон одоо ингээ хотынхын төвд шахуу барьчихсан тийм. Хинч тэрийг хэл ам хийгээгүй тийм. Зүгээр л улсаас мөнгө зур гаргаад амар том шорон барьчихсан тийм. Тэгсэн мөртлөө нөгөө төрөх нь байдгүй. Ийм л хачин парадокс орн байгаа байхгүй юу. Шорон тийм хэрэгтэй юм уу төрхөн хэрэгтэй юм уу. Тэгтэл бол хүн амын 50% маань бүсгүүчүүд байгаа гэдэг тийм. Төрөх газар байхгүй байна гэдээ амар олон жил ярьсан. Тэгсэн чинь чив чимээгүй. Нөгөөх нь ерөөсөй баригддаггүй байгаа л гэдэг тийм. Шорон болохоор чив чимээгүй байж бас баригдчихдаг тийм. Ийм л хачин орн байгаа даа. Яг нодлон жингээл нэг сургууль байгуулъя гэж ярьсан шүү дээ. Хүмүүжлийн сургууль гэдэг яваад баах их хурлын гишүүд тал ёо ядна болтой чи юу хийх гээд байгаа юм бэ гэд тэгж байгаа байхгүй. Гэтэл наад хэдэ чи яаж наана ингээ хамруулах гээд байгаа яаж хаших гээд байгаа энэ олон залууч. Тэгсэн хэрнээ нөх хэрэг хийцнийхэн дараа өчнөө тэрүүн дөрөг заргаал тэр шин шоронгийн барайл тэнд аваачаад бүүн. Гэтэл тэрний чинь нэг 10% та тэнцэх мөнгийг нааны гой сургууль бариа те 7-7 хоногор тэр эрүүл мэндийн боловсролын төсвөр хатуужлын боловсролын ингээд олгоод ингэдэг бол өнөөдөр тэр хүн шал өөр л болох байхгүй. Тэр хэдэн хувь нь тийшээ очих уу очихгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээ сая энэ улс төр их хурл гэдэг дээр нэг юм сонслоо. Энэ жүжигийг тэр зөвхөн одоо юу гэдгийг нэг өсвөр насны эмэгтэйчүүдийн дунд ш Европын парламентын одоо эмэгтэйчүүд нь энийг өөрсдөө тавиад яг энэ жүжигийг тэгээ парламентын ордондоо энэ жүжигийг тавьчихсан нэлээд шуугаан тарьсан гэж зүгээр л яг юунаас л уншиж мэдсэн л дээ. Тэгэхээр бид бол бас энэ эмэгтэй хүний амьдрал те өдөр тутмын амьдрал энэ бүх зүйлийг өнөөдөр ойлгож энэ асуудлыг шийдэхин төлөө явахгүйгээр хичнээн том одоо юу гэдгийг улс төр яриад те хичнээн том одоо хууль яриад нэмэргүй л байхгүй. Зүгээр залуу бүсгүүчүүд бүгдээрээ нэгдээ 50-60-аараа цуглаад клуб байгуулчихаа. Тэгээ бас Америкийн нэртэй жүжигийн зохиолчийн жүжигийг тоглоод тэргээрээ олсон мөнгөөрөө хүчирхийллийн эсрэг төвд хандвалаад нөгөөх нь хөрхий 20 сая төгрөгийн төсөвтэй юм байна шүү дээ. Улсаас тийм ийм өрөөдмө. Тэгэхээр эдгээр бол 6 сая төгрөг
өнгөрсөн онд олж өгсөн гэж энэ жил бас хэдийж ялах чинь тий. Тэгэхээр энэ бүгдээс манай нэвтрүүлгийн зорилго маань одоо энэ нэвтрүүлгэд нэг том зорилго гэдээ байхгүй л дээ. Гэхдээ бүсгүүчүүд тандсан нэвтрүүлэг тийм ээ. Одоо манай бүсгүүчүүд урд нь орж ирсэн. Одоо энэ нэвтрүүлгийг хөтлж ирсэн цагаас хойш ч гэсэн би бүсгүүчүүдэд л хэрэгтэй эмийг л тий бүсгүүчүүд нэг хайртай болоод байгаа. Ирчүүдийн их муулдаг болоод намайг одоо төрөөмөн чи юу болчиход байна та. Нэг хоёрын хүүхэн тойрог суулгачаа. Тэгэл ирчүүдийгээ муулаад байна гэж тий. Энэ үл яг нарийн шүү. Гэхдээ ер нь ийм зорилготой хийгдэж байгаа нэвтрүүлгэнд бол энэ бодтой хамгийн гол нь ямар нэгэн барууны Францын, Америкийн байгууллага орж ирээд донордод мөнгө өгсөн биш. Өөрсдөө санаачлаад өөрсдөө хийгээд тэрээр олсон мөнгөө өөрсдөө туслаад нөгөө 20 сая төгрөгийнх нь 6 саяыг олж өгнө гэдэг чинь зөх хэмжээний маш хэмжээний мөнгө олж өгж байгаа юм байна. Энэ дээр зүгээр үзэгчтэй одоо энэ манай үзэгчдүүд бол мэдээж хэрэг улсын их хурлын гишүүд ч үзэж байгаа байх, тэдний эхнэрүүд ч үзэж байгаа байх тий. Тэгэхээр энэ дээр бас бодууштай юм биш үү. Дараагийн дугаард бид нар бас хүчирхийллийн эсрэг төвийн тухай бас хүмүүсийг ууж оролцуулъя гэсэн бодол байна. Тэгээ одоо бидний нэвтрүүлгийн цаг маань ингээ өндөрлөж байна. Ирэх 5 дахь өдөр эргээд уулзцгаая бүсгүүчүүдээ.